Үзэгч та бүхний өнөөдрийн мэндийг хүргэе. Тодорхойлгын ярилцлагын ээлж дугаар та бүхэндээ хүрж байна. За энэ удаад бид COP17 буюу цөлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн төлөө 17 дугаар баг гурал эх хонд Монгол Улс төр зохион байгуулагдана. За энэ хүрээнд хийгдэж байгаа ажил болон чадахжуулах ямар доо сургалтууд явж байгааг бид үндэсний хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд за ажлын албаны дарга Батмөнхтэй ярилцах чинь танд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр COP17-гийн бэлтгэл ажил за ер нь одоо энэ хурлыг зохион маш олон одоо ажил бол төлөвлөгдөөд үйлчлэлтэйгээр хэрэгжээ явж байгаа. Өнөөдрийн байдлаар ер нь ямар ажлууд ер нь бэлэн болцсон. За ямар ажлууд ер нь хийгдэж явж байна. За хурал эхлэхэд одоо 290 орчим хоног үлдэж байгаа шиг байна. Тэгээд яг хамгийн түрүүнд энэ хурлын талаар ойлголтыг бас өгөх гээд энэ хугацаанд нэгэн зөвлөө бид нар 6 сарын 25-нд одоо анх бол байгаль орчин уур амьсгалын сайдын зөвлөх бөгөөд COP17 хариуцсан зөвлөх гэж томилогдсон. За тэгэхээр явцын дунд үндэсний хороо маань гадаад харилцааны яамнаас байгаль орчин ажлын албан маань гадаад харилцааны яамнаас байгаль орчны яам буюу үндэсний хороо руу ажлын албаар шилжиж ирснээс хойш сар гаруй хугацаа өнгөрлөө. Тэгээ сар гаруй хугацаанд юуны төрөнд ажлын албаа чадахжуулах нь чухал байлаа. Анх ажлын албан маань 15 хүний бүрэлдэхүүнтэй байсан бол одоо нэг энэ жил батлагдсан төлөвлөгөөнийхөө дагуу 30 хүнтэй болоод бас ингээд өөрсдийн офис сав ингээд төрөслээд ингээд ажиллаулаад офис автаа бол явж эхэлж байна. Одоо ажлыг ер нь бол нэг сард байгуулагдсан ажлын алба хамгийн түрүүнд нь нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талууд буюу нарийн бичгийн дарга нарын газартай хамтрах гэрээ хийх, хилцээр хийх. За хавсралтаар одоо ямар ажил хийхийг бүгдийг тохиролцох гэдэг энэ чухал ажил байсан. Энэ ажлыг гадаад харилцааны яам хийж дуусгасан. Одоо бид нэр нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талууд нарийн бичгийн дарга нарын газартай хамтарч хийж байгаа гэсэн үг. Манай хамтрагч маань бид нар тэгээ сая одоо энэ өнгөрсөн 7 хоногт өнгөрдөг 7 хоногт одоо нэгдсэн үндэсний байгууллагын нарийн бичгийн дарга нарын газрын ажлын баг буюу одоо мишн тим гэж нэрлэдэг. Бид нар 2 дахь удаага ирээд эхний удаад бол гэрээ контрактер 5 сард ирсэн, сая бол 2 дахь удаага ирээд 7 хоног ажиллаад явлаа. Тэгээ энэ хугацаанд бид нэр бүх оролцогч талуудтай уулзаад явж байгаа. Энэ хурал бол Монгол улсын хэмжээнд зохион байгуулагдж байгаа хурал. Ерөнхийлөгчийн даргын газар, улсын хурал, засгийн газар за бүгд оролцоод явж байгаа. Хамгийн түрүүнд зорж байгаа зүйл маань төр засгийн шатанд зөв ойлголцол төрөх, төр засгийн хэмжээнийхээ хамтран ажиллах байгууллагуудтайгаа ойлголцоод явах гэдэг энэ их чухал ажил байлаа. Энийг ер нь харьцангуй нэлийн боломжийг хийсэн гэж бодож байна. За энэ юугаар батлагдж байгаа гэхээр 26 оны төсөвдөр бас 250 орчим тэрбум төгрөгийн төсөв тавигдсан. Яагаад энэ хурлыг бид Монгол улсад зохион байгуулах гэдэг гэхээр үнэхээр газар нутгийн маань 73% цөлжчихсэн байна. Тэгээд энэ цөлжсөн газар нутгийнхаа цөлжилттэй яаж тэмцэх вэ? Эсвэл цөлжих магадлалтай эрсдэлтэй байгаа газар нутаг дээр ямар бодлого аль улсууд хамгийн сайн санаачлаг хэрэгжүүлж байна. Энийг л одоо энэ 191 нэгдсэн байгууллагын 197 орны бүгдээрээ цуглаж сууж байгаа л ярилцах. Тэндээс нь бид нар өөрсдөө хэрэгтэй юм уу ч авах. Нөгөө талаар бусдад хэрэгтэй зүйлийг ч гэсэн өгөх гэсэн ийм л зорилготой шүү дээ. Энэ яг одоо хурал гэдээ ярихаар бас их тийм цохимжгүй яг онсууг биш бол тараад байна. Жишээс одоо асемтэй зүйлүүд их ярьж байгаа байхгүй. Тэгээ асемийн хурал гэдэг чинь бол ингээ өндөр дээд хэмжээний буюу төр засгийн тэргүүнүүд цуглаад жинхнээсээ хуралдаа тэндээсээ тодорхой хэмжээний уриалга дэвшүүлдэг одоо тийм хурал. Энэ болохоор нэгдсэн үндэсний байгууллагын 197 орны улсууд, дээрээс нь нүүбийн бүх харьяа байгууллагууд, дээрээс нь байгаль орчны чиглэлээр ажиллаж байгаа олон улсын байгууллагууд бүгдээрээ нэгдэж сууж агаад адил төстэй золон юу байна? Яаж энийг шийдвэрлэх вэ? Хөрөнгө мөнгө хаанаас яаж усах вэ? Гэт ингээ хоорондоо ярилцаад ингээ хэлэлцээр хийгээд явдаг ийм хурал л та. Тэгэхээр энэ хурал бол зөвхөн яг хурал гэж хэлэхээс илүүтэй илүү үр дүнтэй хамтран ажиллах, дэлхийн бүх орнууд одоо цөлжилтийн эсрэг тэмцэл дээр хамтран ажиллаж байгаа нэг хэлбэр юм байна. Тэгэхээр та Сараныхаа гинт дурж байна нүүбийн баг ирж ажилласан 7 хоног. Тэгэхээр та бүхэнд зөвлөж байгаа, анхааруулж байгаа гол одоо мессеж нь бас юу байна? Энэ дээрээ илүү анхаараач гэдэг юм мэдээж бас зөвлөн туслах үйлчлэгээ тал дээр ч юм уу хэлсэн баг. Ер нь хурал үндсэн 2 том зорилго одоо юу гэдэг бэлтгэл ажил хуваагдаж байгаа.
нэг нь хурлын нэг хурал хийх байр савны асуудал байна. Энд чинь 7-10 мянган хүн ирнэ гэж. За яг өдөр тутам мэдээж тэгж ярихгүй ч гэсэн өдөр тутмын хуралд доот нь 2000 орчим хүн хуралд нь хэлэлцэн. Тэгээ нэгдсэн үндэсний байгууллагын стандарт гэж юмнууд бий. Тэрийг баримтсан тэр байр савны асуудал байгаа. Хоёр дахь нь энэ хурлаар Монгол улс ямар тэргүүлэх санаачлаг дэлхийд гаргах юм бэ? Ямар сэтвчилсэн өдрүүдээр ямар сэдвээр хуралцгаах гэж байгаа юм бэ? Эндээс гарах үр дүн нь юу юм? Аль улстай бид нэр хамтрах тухай ярилцж байгаа вэ гэдэг ийм үндсэн хоёр хэсэгт хуваагдаж байна. Тэгэхээр хурлын байран дээр бол ерөнхийдөө яг миний хувьд бол ер нь бас яг юу хэлэх вэ? Яг л санаа зовж ирсэн. Тэгэхээр энэ хурлыг энэ саяны багийн ахалж ирсэн хүн бол яг энэ UNCCD буюу нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх конвенцийн одоо яг үйл ажиллагаа хариуцсан захирал гэсэн үг. 3 номер гэж хэлж болох юм уу да. За дарга нь саяхан Египтийн байгаль орчны сайд байсан эмэгтэй Ясмин Фауд гэдэг эмэгтэй болсон. Тэр эмэгтэй наримшийн дарга 1 сарын сүүлээр юм 2 сарын ихээр бас ингээд ойлголцож байна. Гадаад харилцааны сайдын урилгаар. Тэгээд тэр багийн маань хамгийн гол санаа зовж байгаа асуудал бол үнэхээр хурлын байр самбай санаа зовж байна л да. Одоо энэ чинь 202 хоног үлдчихэд иждэг. Бид нар яг Улаанбаатар хотын нийслэлийн засаг дарга Нямбатар дарга өөрөө энэнийг ахалж хариуцж байгаа юм. Тэгэд энэ дэд бүтцийн ажил бол ерөнхийдөө бараг 60% 70% байгаа. Гэхдээ одоо ингэж хөдөлж байгаа учраас зогсож байна. Хурлын байр маань ер нь төр байгууламж. Тэгэхээр төр байгууламж гэхээр манайх нэг юм майхан барих юм шиг бодод байна. Тэр тийм бас яг тийм биш. Стандарттай өөрийн тэр ухсардаг хамтай хан мантай би барилгын хүн бичлэгийг нарийн мэд. Гэтэ ямар ч байсан зүгээр нэг майхан хацаад барьчихгүй юм байлээ. Тэгээ энэ үдэртэй тэр энэ хурж 17 дахь болж байгаа гэдэг чинь 16 хурл дандаа юм төр байгууламжинд л болчихсон. Энийг энэгээр л хийж. Тэгэхээр энэ стандарт бүх юм байгаа. Газрууд байгаа. Гэтэл энд нөгөө гол өндөрлөл учруулдаг нь манай нөгөө төсөв мөнгөтэй холбоотой асуудал ямар ч байсан их хулаар ороод ингэ шийдэгдэж байна. Одоо энэний араас дагаад нөгөө тендер гэдэг юм маань ингээл маш хугацаанд зүйл байгаа. Олон улсын нээлттэй тендер зарлах шаардлагатай байж таарад байдаг. Тэгтэл тэрэнд нь манай талаас Монголын Монголын компаниуд ямар ч туршлага байхгүй хийжсэн түүх байхгүй байгаад байдаг. Энэ дээр нэлийн санаа зовж байна. Гол нэгдсэн үндэсний байгууллагын багийн санаа зовж байгаа асуудал нь хурлын байрны ажил. Нэг нь өмөрт байр бэлтгэх ёстой. Хоёрт нь бид нар бол тэр сэдв санаачлал бол саяын Нобийн ерөнхий ассамбле болон Абу Дабид болсон байгаль орчны конгресс дээр бид нар нэгэн сая ярьсан. Одоо энэний дараа дахиад 11 сарын 10-наас уур амьсгалын коп буюу энэ одоо эцэг коп гэх юм уу тэр нь болно. Тэр барьцыг бас бид нар очиод хуралдаа өрн танилцуулна. Айлхаар бид нар олон улс орныг оролцуулж иж дараа нь яригдах сэдв нөгөө яриад байгаа босгох мөнгөний тоо, олох мөнгөний тоо маань нэмэгдэнэ. Тэрний дараа 12 сарын 1-ээс Панамд крик буюу яг энэ копийн детальны хурлын ажлыг ингээд ярилцдаг хурал байгаа. За тэгээд 12 сарын дундаас эхлээд байгаль орчны ерөнхий ассамбле гэдэг юм болдог. Тэр нь Найроби, Кенд бол энэ гурван хурал ер нь бидний хувьд бол хамгийн чухал хурал. Энэ гурван хурал дээр бид санаачлага танилцуулна, сэдвүүдээ ярина. Энэ гурван хурлын дараанаас ер нь оролцогчдын тоо гарч ирнэ гэсэн үг. Ер нь бол мэдээж ондоо багтаж төлөвлөдөг. Дараа ондоо багтаж танилцуулж байгаа нь аливаа төлөвлөгөө яам газрууд чинь дараа оныхаа төлөвлөгөөг энэ он танилцуулж 10 оны төлөвлөгөөнд суулгана шүү дээ. Тийм учраас бид нар ингэ яваад байгаа. Тэгээ бусад ажил дээр бол харьцангуй сайн явж ин боломж юм байна гэж дүгнэлт хийгээд явсан. Ерөнхий хурал бол ингээд хоёр хэсэгт явдаг юм байна. Эхний хэсэг нь болохоор өндөр дээдгээд тэгээ өндөр дээд одоо төрийн ерөнхийлөгч, ерөнхий сайд, за хаад, за тэгээд гадаад харилцааны сайд нар энэ асуудлыг бол гадаад харилцааны яам шууд хариуцдаг. Ерөнхий шин хам газартай нийлээд явж байгаа гэсэн үг. Ер нь бол 30 орчим улсын төрийн тэргүүн болон өндөр дээд өрнө гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Ер нь дунджаар нэг 15-20 орчим л ирдэг юм байна лээ. Энэ ерөнхийдөө яг цэвэр байгаль орчны салбарын хүмүүсийн дотоод хийдэг уур амьсгалын уулзалт учраас тэр 2 дугаар хагасын хурал нь бол илүү үр дүнтэй. Тэнд бид илүү анхаарал хандуулж ийж
тэндээс илүү үр дүн хүртэнэ гэсэн үг. Та бүхний зүгээс юу гэдэг нь бас нэг үгүй энэ оролцож байгаа Монгол талаас оролцох хүмүүсийг чадахжуулах, сургалтанд бэлтгэх гээд цуврал юмуудыг зохиомуулж саяхан бас хөлбөмбөлийн байгууллагын төлөө ч бас сурвалж зохион байгуулсан. Энэ бол мэдээж ингээд нөгөө дотоод болон дэлхийн нийтэд бас яг хөлбөмбөлийн талаас мэдээлэл хүргэх бас нэг цогц гол хүмүүс шүү дээ. Ер нь бол сегмент. Тийм одоо байгаль орчны салбарын хэвлэл мэдээллийн ажиллагаа хэвлэл сэтгүүлч нар бол ер нь байхгүй болсон мөлий. Урд нь байсан зүйл нь болохоор тэр Балдэрцэн дээр нэг байгаль орчин шагнал гэж байдаг байсан юм байна. Та тэр шагналт зөвхөн шагналтаатай ч биш. Тэгээ шагнал гэдэг чинь ингээд урамшуул нэг мотивац өгж байгаа шүү дээ. Тэр үед бас нэлийн идэвхтэй байсан сүлүүд орхигдсон юм байна гэдэг ингээд анх ингээд энэ би ч өөрөөс нэг сар гаруй суралцлаа. Тэгээд ингээд ярихаар ойлгодог сэтгүүлч цөөхөн байсан. Тэгээд ой шаттай сургалт хийгээд Конрад Аденауэрийн сан энэ дээр бид нарт хамтарч ажиллаж байгаа бас одоо ташрамд бас баярлсан талаас нь илэрхийлье. Энэ бол их чухал зүйл. Ер нь энэ дээр хоёр үндсэн зүйл биднэрт огт байхгүй байгаад байгаа. Нэг нь энэ байгаль орчны ногоон чиглэлийн сэтгүүлчний сургалт. Сая нэгдүгээр шатны явсан, онгараа дахиад хоёрдугаар шатны явна илүү нарийнсан. Хоёрдугаар нь одоо тэр хурлын үеэр хилцээр хийгчдэг гэж байдаг. Энд тэр ер нь ингээд сайд нар хоорондоо хилцээр хийгээд яриад дээдгүй. Тэр чинь сайд нар ерөнхийдөө хурал дээр уулзаад гар барайл гар үсэх сураад явах хэрэгтэй байхгүй. Тэрний наан нь хилцээр хийгчдэг гэж байдаг. Негошиаторуудад энэ ер нь манай улсын засгийн газарт их зөвхөн байт юм л. Энэ бол яамдад дор хаяж нэг хүн байх ёстой. Тэгэхээр одоо бидний дараагийн сургалт бол негошиаторуудын сургалт буюу хилцээр хийгчдийн сургалт хийх талаар энүүгээр англичууд нэлээ ер нь мундаг сургалттай. Тэгээд Англи элчин зүйдэнтэй ярьж байгаа. Бас Германы бас нэг томоохон байгууллага улсын талаар хамтарч ажиллах санал өгсөн байл. Ойрын үед энэ бол төрийн байгууллагын үед хилцээр хийх хүмүүсийн сургалт гэдээ явах хэрэгтэй. Энэ хоёр үндсэн сургалт бол ер нь хамгийн чухал байгаад байгаа. Бас нэг зүйл нь бол яг энэ хурлын үеэр бол мэдээж нөгөө хамтран ажиллах бусад улс орны яг энэ байгаль орчин чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтайгаа бас Монголын бизнес эрхлэгч гэдэг юм уу өөр чиглэлийн хүмүүс юм хамтран ажиллахын боломжийг бас олгож байгаараа энэ удаагийн копи бас нэг онцлог баг шиг байна. Тэ энэ ер нь 10 коп 15 хүртэл буюу 15 дуус одоо коп 16 Рияд Сауди Арабид болох хүртэл ногоон бүс гэдэг байгаагүй юм байна лээ. Ганцхан хөх бүс буюу нүүбийн тэр бүс л. Тэгэхээр нүүбийн бүсэд орно гэдэг чинь нүүбийн хамгаалтын ажилтнууд ирнэ. Нэлийн хатуу шалгууртай, мандаттай орно. За тэгээд тэр болон эн чинь нэг тийм хувийн байгууллагууд, компаниуд ороод ажил төрлөө яриад байх тэр болцоо бас муу л да. Тэр бол харьцангуй бас хязгаарлагдмал гэсэн үг. Чинь өнөө болохгүй л гэвэл бид нэр тэгнэ гэж хэлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр Сауди Араб анх удаа ногоон бүс гэдэг юмыг гаргаж ирсэн байл. Тэгэхээр дараагийн хурал авч явж байгаа улс нь түрүүнийхээ улсын санаачлагыг бас нэг унгаачихгүй дэмжиж явах гэдэг бас нэг юм зарчимтай, чигтэй уйлтай. Тийм учраас бид нэр ногоон бүсээ төлөвлөд явж байна. Ногоон бүсээ ерөнхийдөө манай компаниуд өөрсдөө хувь хвшүүд хийчих юм байна гэж харж. Тэгэхээр ногоон бүсээ бид нэр хэр идэвхтэй зохион байгуулж чадна. Чи нэг л дор байгаа юм чи тэр хэмжээнд нөгөө дээд түвшингийн хүмүүс эсвэл адилхан төрлийн компаниуд хоорондоо уулзалтад явах тийм боломж бүрдэнэ. Бид нэр аль болохоор энэ хурлыг ашиглаад урд хятад гэдэг нэг том улс байна. Тэнд байгаа олон технологиуд байна. За Солонгос, Япон, ойрхон улсуудаас ирэх бах, Европоос сайн мэдэхгүй. Энэ дээр аль болохоор олныг оролцуулаад дээр нь манайхан бид нар ингээд дандаа мөнгө яриад идэг. Тийм мөнгө ярихын өмнө мөнгө яаж олох уу өнтер гэдгийг бас жоохон судлах хэрэгтэй л да. Дандаа л нэг юм сайхан санаал яриад идэг, цаас бичээд идэг. Гэтэл энэ чинь нөгөө мөнгө босгодог, мөнгө авдаг зарчим стандарт чинь нэг юм бас зарчим юу ч юм уу тэр чинь нэг юм стандарттай шүү дээ. Тэгэхээр тэрнийхэн дагуу явуулах тал руу бид одоо энэ 11 сарын 10-аас эхлээд ер нь нэлээд олон тийм хуралд уулзалт хувийн компаниуд руу хандаад хийгээд явна. Бас хамруулаад бүгдийг болчихно гэсэн үг биш. Яг л энэ байгаль орчны чиглэлийн ялангуяа яг одоо тэр одоо газрын дөрөлтөг яриад байгаа тийм энэ за нөгөө нэг усаа бид яаж одоо манай хөв цөрм хийгээд байна. Энийг яаж нэмэгдүүлэх үү? Яаж энтэйшн тэмцдэг юм. Одоо наацхан модоо яаж тариад 3 жил арчлах уу гэд энэ минээс болоод бид хийх юм эхлэх юм л.
За бид COP17-г зохион байгуулж байгаа улсын хувьд одоо ямар асуудал төр бол анхаарлаа хандуулах уу? За ямар одоо бэлтгэл ажлуудыг хийж байгаа цаг үеийн асуудлаар бол ярилцаж байна. Тэгэхээр мэдээж одоо өмнөгөө аймагчнаа саяхан гэхэд одоо хөв цөөрөн байгуулах энэ ажлыг бас үйлчлэлтэйгээр хэрэгжүүлээ явж байгаа энэ ололтой талууд байгаа. Тэгэхээр Монгол улсын хувьд бол COP17-г зохион байгуулснараа мэдээж өөрсдийн нэр хүнд бол өсөн дээрээс нь байгаль орчныг хамгаалах энэ чиглэлээр тодорхой одоо ахиц гарна гэдэг энэ том хүлээлт бас байгаа. Тэгээд бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. Та бүгдийн ажилд бас амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа үзэгч та бүхэндээ энэ 7 хоногийн одоо тодорхойлох ярилцлага хүргэлээ. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа.